Өөдлөх айл үүднээсээ нийслэлийн Баханга дүүргийн залуус бид хөгжин, дэвжин, урагшлан, боловсрол мэдлэгээ дэвшүүлнэ. Цаг үетэйгээ хөл нийлүүлж эх орныхоо хөгжлийг түүжүүлэх эрч хүчээр дүүрэн залуус. Монголын залуучуудын холбоо Баханга дүүргийн залуучуудын холбоо 7 хоног бүр Баханга дүүрэгт үйл ажиллагаа зохион байгуулж, дүүргийн хөгжил цэцэрлэг, бүтээн байгуулалтад оролцож, хүн бүрийн зорин ирэх мөрөөдлийн хөтөлбөрийг зорж байна. Баханга дүүргийн өчиг та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахыг уриалдаг. Монголын залуучуудын холбоо 21 аймаг 9 дүүрэг салбар хороо холбоод зөвлөө идэвхжүүлэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд залуучуудын оролцоотойгоор гарт баригдах үр дүнгээ өгсөн олон ажлуудыг санаачлан зохион байгуулж хийж гүйцэтгсэн байна. Залуучуудын дунд давлгаалж байгаа спирту спорту аян, үүний хүрээнд ундаг дугуйтай Улаанбаатар төсөл, авилга бие авахгүй бие өгөхгүй, баарлуу иш заал руу спиртлэг биш спортлог гэсэн олон эерэг уриалгуудыг залуучуудын дунд явуулсан. Аймаг сум дүүрэг хороо холбоод зөвлөл клубгээд их баг гэж ялгалгүй хаан залуучууд байна. Тэр бүх газарт хурж ажиллан залуучуудыг идэвхжүүлэн хаанч ямар чатанд хурж ажиллах чадвартай болгоход нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа юм байна. Баханга дүүргийн гол удирдлагууд тамийн газрын одоо эрхэм таавдад бид нэр одоо Баханга дүүргэд ямар ажлаар ирсэн, ер нь юу хийгээд яваад байгаа энэ бүх ажлуудаа сургалтын өмнө товчхон танилцуулъя. Тэгээ намайг Мөнхбат гэдэг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч. Бид нэр одоо 3-7 хоногийн өмнөөс эхлээд 7 хоног болгоны нэг өдөр Баханга дүүрэгт залуучуудын холбооныхоо ирж одоо ажиллаж байгаа. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушин Мөнхбат нийслэлийн аслагдсан дүүрэг болох Баханга дүүрэгт ажиллаж, дүүргийн залуучуудын холбооныхонтой уулзаж, санаачлага дэвшүүлэн, залуучуудын оролцоотойгоор Баханга дүүргийг хэрхэн хөгжүүлэх талаар уулзаж ярилцсан бөгөөд Баханга дүүргийн засаг дарга Эрдэнэ 2 хүлээн авч уулзаж, залуучуудын санаачлагыг бодлогын бүх түвшинд дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Баханга дүүрэг хотоос зайдуу аслагдсан дүүрэг хэдиж цэвэр агаар, намган морчин, хүн ам газар нутгийн хувьд хөгжөхөд бүрэн боломжтой. Хүмүүсийн наашаа чиглэх урсгал хөдөлгөөнч их байна гэдэг дүүргийн залуучууд хэлж байсан юм. Цаашаа дүүргээ хөгжүүлэх, цогц шинжилэл хийх, зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанууд үр ашигтай байдаг байх тал дээр анхаарч ажиллах гинэ. Эхний ээлжинд спортлог дүүрэг болгох, спортын бүхий л үйл ажиллагааг цэвэр агаар дарангаа Баханга дүүрэг зохион байгуулдаг байх. Тэр бүх нөхцөл боломжийг хангах гээд эхний ээлжинд хийх томоохон ажлуудаа залуучууд ярилцсан байна. Тэр сайн зүйлийг хийж бүтээдэг ийм хүмүүстэй хамтрах нь хамгийн одоо зөв зам. Тийм учраас бид ерөнхий хэлбэртэй ажиллах бүлэг, оюуны энергийн төв ингээ үндэсний хэмжээний олон байгууллагатай хамтарч байгаа. Тэрний нэг нь одоо бидний одоо өнөөдрийн хамтраад байж байгаа Монголын залуучуудтай холбоо. Монголын залуучуудтай холбоо Монгол улсад үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Олон сайхан туршлага, олон сайхан одоо бодит ажлыг өөрийнхөө үндэсний хэмжээний бүтцээр дамжуулж мэдж чадж идэх тэрийг сурталчилж таниулж идэг юм байна. Тийм учраас энэ сайхан байгууллагын олон сайхан тийм давуу чанарууд нь утга оромт маань бас үр зүйл болж төрөсөөсөө бодсон. Тийм учраас би Баханга дүүргийн залуучдын холбоо шинжлэх зохион байгуулалтанд идэвхжүүлэн тусад дэмжсэн. Тэгэхээр залуучдын холбоод би идэвхжүүлэн тусад дэмждэг гэхдээ залуучдын өөрсдийн хүсэл тэмүүлээс гараас өөрсдөө тийм тэтгэлгээтэй хүмүүсийн сонголтоосоо гэж бодсон. Бас сонголтоо бас тодорхой хэмжээний хугацаа өгдөө. Тэгээд одоо ингээд Монголын залуучдын холбооныхоо бодит хүрээлэнтэй уулзаад тэгээд тодорхой санаа надад тавьсан. Тэр нь одоо энэ ажил дээрээс нь өшөө бид нар олон зүйлийг хамтсаж хамт ийм бодож мөрөөдөж байгаа. Хотын хамгийн аслагдсан дүүрэг 3000 гаруй хүн амтай хамгийн бага дүүрэг мөн хөгжил муу гэдгээс илүү бусад талаар Баханга дүүргийн талаар төдийл мэдээл байдаггүй. Гэвч энэ дүүрэгт талаас илүү хувийн залуучууд амьдардаг бөгөөд тийшээ чиглэсэн урсгал чиглэл өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа талаар мэдээлэл байгаа юм. Учир нь цэвэр агаар, өргөн удам тал нутаг, залуучууд бүжигнсэн хөгжлийг цэцгэлүүлэхэд хамгийн тохиромжтой бүс нутаг гээд энэ дүүрэгт сайрхах зүйл олон байгаа болтой. Энэхүү боломж ололцоог залуучуудын төв байгууллага болох Монголын залуучуудын холбоо соргог олж харжээ. Аргагүй хаан залуучууд тэнд хурж ажиллаж байгаа ууган байгууллага мөн сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр уриалга айн нь залуучуудын дунд давалгаа үүсгэж байгаа юм. Тэгвэл нийслэлийн аслагдсан дүүрэг болох Баханга дүүргийг залуучуудын хот болгох үүднээс олон ажлуудыг санаачлаад
эхнээс нь хийж хэрэгжүүлээд байгаа юм. Ямар ч жилийн хугацаанд дүүргийн одоогийн байгаа байдал өөрчлөгдөн гэдэг Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Аюушийн мөнхөд итгэл төгс байгаа юм а. Дүүргийн засаг ноёнч залуучуудын хийж хэрэгжүүлэх ажлыг бүхэл талаар дэмжиж ажиллана гэдгээ хэлсэн. Энэ 7 хоногт бид нар бас өнөөдөр 4-5 эмчтэй ирж байгаа. Тэгээд эмчнэр маань бол Улаанбаатар хоттой бол тэргүүлэх чиглэлийн эмнэлгүүдэд бас дандаа одоо доктор их хэмжээний одоо зэрэгтэй эм залуучууд ирж байгаа. Энэ залуучууд өнөөдөр ахмадууд, залуучууд, хүүхэд гэсэн ингээд 3 нийгмийн бүлэгтэй тодорхой хэмжээний үзлгүүд хийнэ. Тэгээ Баханга дүүргийн залуучууд бол хамгийн эрүүл чирэг, өсөглөн тэгээд одоо янз бүрийн одоо ааш аргашингүй ийм сайхан залуучууд болох ёстой гэдэг ийм одоо төр зүргийн үүднээс бид нар бас эрүүл мэндийн үйлчилгээнээс эхэлж байгаа. За өнөөдөр та бүдэд хийх сургалт бас үргэлжлээд одоо ерөнхий хувьсгалын сургууль дээр бас үргэлжилж хийгдэнэ. Ахлахангийн хүүхдүүд одоо 16 хүртсэн одоо залуу гэдэг ангилалдаа орцсон ингээд залуучууд дээр бас хийгдэнэ. За тэнд байж байгаа бас манай одоо залуу багш нар, за дээр нь багш нарын одоо сургуулийн бусад багш нар, албаа багш нарт бид нар бас энэ сургалтыг хийгээд ингээд явах юм аа. Тэгээ ерөнхий дүнгээр нь ингээд багшлаад хийхэд бол бид нар ерөөсөө Баханга дүүргийг залуучдын байгууллага хэрхэн одоо эргээр өөрчилж болох юм бэ? Энэ өөрчлөлтүүдийг залуучууд ингээд түүчилж хийх юм бол хэрхэн амжилтанд хүрч болдгийм бэ? Залуучууд өөрөө өөрсдийгөө ингээд өөрчлөөд энэ бүх одоо амьдралын одоо хиймийг, хандлага, сэтгэлгээ энэ бүх зүйлүүдээ хэрхэн ингээд нэгдэж чадвал, оролцож чадвал өөрчилж чаддсан бэ гэдэг энэ бүх зүйлийг л бид нэр энэ Баханга дүүргээр үзье гэж байгаа. Тийм учраас энэ бүгдийг дэмжиж байгаа. Энэ бүгдийг цаашид бас бодлогоор, энэ бүгдийг бас цаашид төрийн одоо дэмжлэгээр одоо бүрдүүлэх чухал үүрэгтэй хүмүүсээр манай тамийн газрын ажилтнууд байж байгаа. Тэгэхээр нэгэнт ингээд инэмсэглэх гэж байгаа залуу одоо тамийн газар ороод ирэхэд нь загнаад хөөгөөд гаргаж болохгүй. Энэ тус ямар нэг байдлаар асуудлаа шийдээд, ямар нэг байдлаар болохгүй байгаа зүйлээ ойлгоод гардаг ийм одоо төрийн үйлчлэгээний хамгийн анхны шатны ингээд харилцааны юмнуудыг тамийн газар маань одоо үлгэрлж ингэж явах ийм шаардлага байгаа. Тийм учраас одоо та бүдийг ууртай байдаг, хүн загнадаг гэж хэлж байгаа юм биш. Гол нь бид нар ийм өөрчлөлтүүдийг хийх гэж ингэж хүсэж байгаа. Хүсэж байгаа энэ бүх зүйлүүдэд бид нар бас ийм байдлаар эхлүүлж байгаа. Энэ эхэлж байгаа зүйлүүд дээр бид нар бас ийм сургалтуудаар ингээд дэмжлэг үзүүлж байгаа шүү. Тэгээд энэ бүгдийг та нар маань эхнээс нь ингээд зөв мэдээлэлтэй, эхнээс нь бас дэмжиж энэ бүх ажлуудын одоо бүрэлдэхүүн нь болж ингэж хамтараа энэ бүгдийг өөрчлөх юм шүү гэдгийг та бүдэд хэлхийг хүсэж байна. Тэгээ өнөөдрийн манай Баханга энэмсэглэл сургалтыг залуучдын сургалт судалгааны полиси төвийн одоо захирал Эрдэнэгэл багш маань та бүдэд тавьж санагдуулна. Өнөөдөр эмнэлгийн баг ирчихсэн байж байгаа. Дээр нь залуучдын хөтөлбөрийн төв биржийн одоо залуучууд ирчихсэн. Нийт 500 одоо гарan нээлттэй ажлын байрын саналтай бэлэн ирсэн байж байгаа. Өнөөдөр аль болох олон ажилгүй залуучуудыг бид нар бас шууд одоо ажилд нь зуучлахыг хүсэж байгаа. За дээр нь энэ зуучлалын бүх процессыг бас одоо үзүүлэхээр ТV8 телевизийн одоо бүтэн нэвтрүүлгийн баг бас хүрэлцэн ирсэн байж байна. За манай залуучдын аюул жуулчлалын корпорацийн захирал бас хүрэлцэн ирсэн байж байгаа. Тэгээ тэргүүлэгчтэйгээ хамтраад одоо Бахангад ямар аюул жуулчлалын одоо төрлүүдийг бий болгож болох юм бэ гэдэг зүйлүүдийг бас өнөөдөр газар дээр нь үзэж танилцсанаа гэсэн ийм зорилготой ярьсан байгаа. Ингээд та бүдийг миний хэлсэн зүйлийг бас дургуунаар бодоод тэгээд та бүдийн мэдээж эргэн тойронд гэр бүлээс ахгүйгээд маш их олон хүмүүс байж байгаа. Энэ бүх хүмүүс бидний бүтээл байгаа зориод байгаа энэ бүх зүйлүүдийг бас бүгднийг хүргэж өгөөрэй. Тэнд байж байгаа хүмүүсийг ч гэсэн бас энэ олон зохион байгуулагдж байгаа арга хэмжээнүүд рүү бүгднийг татаж оруулж бас эргээр өөрөлдөл бас асуудалд ханддаг энэ хандлагуудыг түгээхэд бас та бүдийг дэмжлэг болоосой гэж ингэж хүсэж байна. Ингээд та бүдийн сургалтанд амжилт хүсье. Тэгээд манай сургалт бас ямар болсныг эргээд та бүдээс бид нар бас дараа нь асуу. Тэгээд олон жил олон газруудад олон амжилттай сургалтууд зохион байгуулж ирсэн. Өөрөө бас энэ полиси төвийг удирдах байгаа энэ захирал маань ач холбогдол өгч
та бүхэн ирж өнөөдөр энэ сургалтыг явуулж байгаа гэдгийг би дахин тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Эхний ээлжинд инээмсэглсэн Баханга эрүүл Баханга уриалгыг дэвшүүлж ажлаа эхлүүлж байгаа бөгөөд Монголын залуучдын холбооны дэргэдэх полиси төвийн тэргүүн Эрдэнэ гэрэл дүүргийн иргэдэд лекц уншиж хүн бүрт инээмсэглэл түгээж залуучуудын сэтгэхүйг зөв тийшин чиглүүлж эрүүл сэтгэлгээг бий болгож дүүргээ хэрхэн хөгжүүлэх сан санаачлагыг дэвшүүлж байгаа юм. Тэгэхээр дөнгөж сая бас та бүхэнд хэллээ. Ер нь өөрчлөлт гэдэг зүйл юунаас эхлэх ёстой юм бэ гэхээр хуунаас заашгүй эхлэх ёстой гэдэг ойлголт бол дэлхийн түвшинд зөвшөөрч байна. Инээмсэглэл гэдэг ойлголтын тухайд дэлхий дээр хамгийн их түгээмэл ярьж хэлсэн улс бол Америкийн нэгдсэн улс. Яг тэр нэг юм алт гэдэг янз бүрийн гараад ирэнгүүт байгаль эрс байлгууд гараад ирэнгүүт манай энэ тэн тэдэг карьерээр цугдаг нөхдөж гэсэн нэг байсан шүү дээ. Тэгээд хамгийн их түгээмэлж давмгааж гарч ирсэн хэсгүүд нөгөө нэг юунууд нь Кабойчод гэдэг юм ингээд Америкийн нэгдсэн улс гэдэг нэршлийн таамаглалт сайн мэдчих. Энэ бол өөрийн гэсэн үнэт зүйл гэдэг юм байхгүй шахуу тал талаас өрөөдөр заахгүй төрөдөрчсөн хүмүүсүүдийг нийлээд өнөөдрийн бий болгочихсон байсан. Тэгээ энэ үнс үндэстнүүдийг тэр олон хүмүүсүүдийг тэр олон өөр ааш зан тэр олон өөр үнэт зүйлийг нэгтгэж чадсан хоёр хүн байдаг юм байна. Нэг нь Америк мөрөд, нэг нь Америкийн нэмсэг. American Dream, American Smile гэдэг хоёр байна. Анх би энэ хичээлийг ордог байхад байгууллага дээр энэ хичээлийг ордог байхад Америкийн нэмсэг гэдгээр нь байсан. Би яагаад Америкийн нэмсгийн тухай ярих хэрэгтэй вэ? Одоо би Монголын нэмсгийн тухай ярих хэрэгтэй байж гэдэг бодлож байгаа. Монгол зан хандлагын тухай бид нэр ярих хэрэгтэй. Та нар бүгд өдөрдөгчд хүн биз? Дөнгөж сая хэллээ шүү дээ. Бахангаа дүүргийг өдөрдөж авч бодлогын зангидалцж явж байгаа хүмүүс шүү. Тэгвэл энэ хүмүүс ямар хүмүүс ах хэвтэй гэдэг вэ? Үлгэрч хүмүүс. Тийм биз? Алин болгон төрийн байгууллага хүн сурталтай гэж загнуулах юм. Тийм? Өөрчлөгдмөр байгаа байхгүй. Гэтэл нэг асуудал байна. Төрийн байгууллага дотооддоо аль болохоор л өөрчлөлт юм хийгээд байгаа зарим. Гайлын системээр нь бид тэднэртэй хамтарч ажилладаг. Бүх бомбууд дээр очиж заажсан. Асар мөн жилдээ нэг бомб замын хөдөлд бүр дайшаа тэр дундаа жил 3-4 удаа авчдаг байна. Шивэн өрөнгийн бомб хамгийн их авчдаг бомб. Хотын gaйл мөн адилхан. Гэхдээ хизээч ард түмэн бид нар ийм болгож яах гэж ярьдгүй байна. Дарагтаа тайлгнаад байдаг. Манайд ингээд инээмсэглэлийн сургалт авлаа, үйлчлэгийн сургалт авлаа, хандлагын сургалт авлаа, харилцааны сургалт авлаа гэдэг. Дарагтаа тайлгнаад байдаг. Нөгөө мэдрэх ёстой хүмүүс мэдрэхгүй байна. Тэгэхээр өнөөдөр сая Монголд ерөнхийдөө бид нар зам дээрж явж байхдаа түрүүний далаанаар дээрж явахдаа ч гэсэн ярьжсэн. Бахангаад ингээд замаараа явж байгаа хүн болгоно бидний өөрчлөлт өөрчлөлтийн тухай яриад яваад байгаа юм байна. Хэсэг нөхдүүд мэдээд байх юм биш. То Монголын залуучдын холбооноос хүмүүс хурж сургалт хийсэн ямар сургалт инээмсэглэлийн энийгээс авсан тийм ингээд ажих гэж байгаа юм. Яах гэж ингэж хэлэх гээд байгаа. Хүн үү? Яагаад энийг хэстэй юм? Заагаад заавал тэгээ манайхан ч хэлбэл энэс нэг асуу өөрсдөө бос. Энийг дахин бол яг нэг танааш гэдэг байхгүй. Өөрчлөлт надад хамаатай гэсэн үг юу гэсэн үг ойлгохгүй. Дээрээс нь нэг чухал царайтай хүмүүс. Өмсгөө загнаад тухандаа 3 маскаар даралт үсгэж байгаа тухай уучлалт тухаараа хүнийг сонжиж харна. Дээрээс нь доош маскаар нэгж байгаа. Яг тэгж байгаа үед дээрээс нь доош нэгж байгаа. Манай их ер нь бол яг энэ хандлагын тухай яригдчих чадаагүй байгууллагууд ийм юм хийх. Болжгүй би тэгдэг хүмүүс хийж байгаа үйлдэлүүдээр урлагийн төвшөнд авчиж гүйцэтгэл сайдаа хийдэг байна. За одоо бид нэг нэмэлт гэж мэдлээ төхөө. За явааш сайн байцгаана уу? Тэгээд юу гэдэг вэ? Сайхан намжцгааж байна уу? 1980 оны мэдчилгээ. Сайхан жожожожо сайхан үрж байна, хамж байна, намж байна. Мас сургууль тарантавтаар BTK даг хүн үү? 90 оны мэдчилгээ. Юм хаврасан яасан мэдэхгүй ерөнхийдөө нэг юм болсон юм биш байцсан шиштэй болчихсон юм байлаа. Сайн уу юу вэ? Нөт 8 ханд баггүй юу ч. Юмгүй тэ хариулт нь 2000 оны мэдчилгээ 2 юу вэ? 2005 оны мэдчилгээ 2 үсэд хаа сайн байстайгаа таарч мэдсэн ч өөдсөн юм шүү дээ. Ярихаач байсан. Юм ярмаар байсан.
Тэгээд дээрэс нь би юу хэлэх гэдэг юм гэхээр энэ инээмсэл гэдэг юм зөвхөн ажлын үйлчлэл ур чадвартай холбож ерөөсөө ойлгож байна. Хувь хүнд өөрөөр нь хэлэх байна. Гэтэ инээмсэглээд авч амар ялархаж та манай гэж. Ёо бүхлээ гэж тааж байгаа. X-ийг тааж байгаа. Тэгээд хоол хийх юм уу яваа. Яахаараа энэ гэдэг багаж авцаа тавьсан шиг байна. Эхнэр ч амьсж угаад юм манай найз гэдэг. Би тэр үйлчлэгч авсуугаад үйлчлээ. Би өөрийнхөө сэтгэл зүйн дэм ханилжлыг авсан болохоос би тэр үйлчлэгч авсуугаад. Тэгээ ер нь бид нар бодоод байхад тэр инээмсгэл гэдэг ойлголтын зүгээр нэг ажил сайжруулах гэж яриад байгаа юм шүү. Энэний чинь түнд ажил сайжруулах. Бид нар хэлсэн шүү дээ төрийн байгууллагууд хийгээд байгаа мөртлөө тэрийг мэдрүүлэх ёстой хүмүүс тэр мэдрүүлж чаддаг. Тэгээд дуусчихсан. Үлгийн дотор намдараа явах байхгүй яг тэр учраас. За одоогоо инээмсэглэн гингүүт нэг ууртаа нэг гарч ирэх бүгсдээ нэг дагаж байгаа. Ганцлаад байгаа мó танаас санаад гэх юм. Яалаад байна уу гэж ганцхан хариулт уучлаарай манай хамгийн газар стандарт юм болсон. Манай бүсгүүчүүд үрчлээтгэхгүй тул төгшөрхгүй тул асраалын мэрэгж байгаа шүү дээ. 3-4 давхар мэрэгж байгаа үстэй. Энэний жаарн бүр генийн төсөнд хүрч үйлчлдэг юм байна шүү дээ. Залуучууд. Тэгтээ инээмсгэл авахгүй. Тэгэд манай монголчууд инех байсараад сүлдээ ийм яриад байгаа зүгсэндээ энийг гэдэг юм. Солиод юм үгсэндээ мангартаа ганцаар яриа гэдэг юм. Жаргалтай үл инээдэг үстэй. Зүг зүгээрж байгаа нэг инээ чи гэдэг юм байна шүү дээ. За өнөөдрийн лекцэд маш гоё амьдралдаа байг сонсч байгаа. Үнэхээр гоё санагдав. Маш баярлж байна. Бид нар хэдийгээр эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ч гэсэн өвчтнийхөө хувьд тохоо гоё нэг гэж чаддгүй. Тэг үнэхээр гоё миний санаанд орох юм байна. Гоё. Тэгэхээр баярлж байна. Ер нь бол амар өөдрөг сэтгэлтэй. Угаасаа хүн нэг чанал хамгийн сайхан зүйл. Тэгээ ямар ч үгүй ингэж бас хэрэгтэй. Тэгээ их гоё сэтгэл. Цаашдаа энийг хөрсөн дээр буулгахдаа үйлчлүүл өвчин одоо нэг эмчлүүлэх гэж ирсэн хүмүүстэй хэрхэн залуу үүднээс яаж тарааж төвөө гэж бод. Залуу ямар ч хэлсэн учрахгүй ш зүгээр л нэг өөрийнх нь сэтгэлэн тохируулаад өвчнийх нь юмд тохируулаад хэр яавал нэг өвчний эдгэх үгсэн санаатай өөртөө сэтгэл тохируулах хэрэглэг юм гэж бодож байна. Баханга дүүргийн иргэдэд хамгийн их өгөөлөгдөх зүйл эрүүл мэндийн үйлчилгээ юм. Нийслэлээс аслагдсан хүн ам цөөтэй болохоор нарийн мэрэгжлийн эмчнэр тэр бүр байдаггүй бөгөөд эрүүл мэндийн хангамжч баг гинэ. Тиймээс иргэдэн шүд өвдөх, хүүхдээ үзүүлэх мөн нарийн мэрэгжлийн эмчид үзүүлэхдээ нийслэл рүү орж ирдэг. Байнга нийслэл рүү ирээд авах боломжгүй ч иргэд олон байдаг бөгөөд ёстой л Монгол аргаараа эмчилгээсээр аргагүй байдаг гэж иргэд ярьж байсан юм а. Монголын залуучдын холбоо дүүргийн залуучуудын холбоотой хамтраад иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажилд зууршлаг өдөрлөгийг зохион байгуулсан. Эрүүл мэндийн үйлчилгээг Монголын залуучдын холбооны дэргэдэх эрүүл мэндийн хорооны ахлах эмч Аз Жаргал, Ахмадын эмч Ганхуйг, эмнэлэг судал бэлгийн замын шинжилгээний эмч Мөнхбат, Ангай ухааны их сургуулийн оюутан Дулам Дорчнаар ажлаасаа чөлөө авч өөрсдийн сайн дураар уг үйл ажиллагаанд оролцсон байна. Үйлчлэгт нийт 150 гаруй иргэд хамрагдсан бөгөөд 7 хоног бүр ийм төрлийн үйл ажиллагааг Баханга дүүрэг дээр зохион байгуулахаар төлөвлөд байгаа юм байна. Баханга дүүрэгт одоо залуучдын холбооны өдрийг зохион байгуулад энэ залуучдыг одоо энэ эрүүл эмэгтэйчүүд, хүүхэд одоо хөгшчд бүгдийг ингээ хамруулад ингээд эрүүл мэндийн төвөөс ингээд эмчнэр авчирж яагаад бид нар одоо маш их талархаж байна. Цаашдаа ер нь бол энэ иймэрхүү хөтөлбөр арга хэмжээ ер нь байнга зохион байгуулж бид залуучууд бид нар бас их баяртай байна. Мөн манай дүүрэг одоо сум одоо дундын статустай байдаг. Одоо яг тийм учраас одоо мэрэгжлийн одоо энэ эмчнэр их тутмаг бас одоо шүдний эмч гэхэд чинь бас байхгүй. Бид нар ч одоо заавалчгүй Улаанбаатар руу явдаг, нарийн мэрэгжлийн шинжилгээ өгөх гэхэд бас хот руу явдаг. Тийм учраас энэ талаас нь бас их төлхөө авчруул бас бид нар залуучууд бид нар бас баяртай байх байна. За баярлалаа. Монголын залуучдын холбоо 11-р сарын 1-нд спортлог Баханга бүтэн өдрийн өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд 11-р сарыг 16 настнуудын сар болгон зарлаж байгаатай холбогдуулан Баханга дүүрэг дээр нээлттэйгээс гадна орой урлагийн арга хэмжээг төв талбай дээр зохион байгуулах юм байна.
Өрөөдлөх айл үүднээсээ нийслэлийн Баханга дүүргийн залуус бид хөгжин, дэвжин, урагшлан, боловсрол мэдлэгээ дэвшүүлнэ. Цаг үетэйгээ хөл нийлүүлж эх орныхоо хөгжлийг түүжүүлэх эрч хүчээр дүүрэн залуус. Монголын залуучуудын холбоо Баханга дүүргийн залуучуудын холбоо 7 хоног бүр Баханга дүүрэгт үйл ажиллагаа зохион байгуулж, дүүргийн хөгжил цэцэрлэгт бүтээн байгуулалтад оролцож, хүн бүрийн зориг мөрөөдлийн хот болгохыг зорьж байна. Баханга дүүргийн өдөр та бүхэн бидний үйл ажиллагааг хэмжиж